За бид өхөн зүрхний холбоо төслийнхөө 1-р шатны ацтангуудыг бас манай Country Voyage компани болон Солонгос дахь Dodge Stars компанийнхны бэлэг болгож байгаа ID хэмээх гоо сайхны эмнэлэгт хүрэлцээр ирдэн манай ацтангууд ирж байна. Энэ ID эмнэлэг. За одоо бүгдээр Country Voyage компани болон Солонгосын Dodge Stars компанийнхны манай ацтангуудад барьж байгаа сюрприз. Энэ бол энэ ID хэмээх Солонгосын маш өндөр зэрэглэлийн гоо сайхны эмнэлгээр орж үйлчлүүлнэ. Ямар үйлчилгээ хийх нь бол та бүхэнд товчхон танилцуулахад залуунаас гоо сайхан. За бүгд ямар ч байсан 1-7 хоногийн дараа үрчлээнээс салах ийм үйлчилгээг үзүүлэх одоо энэ ID эмнэлгийн урилгаар хүрэлцэн ирж байгаа шүү. Тэгээд дашрамд Country Voyage компани маань захирал үлдэж жаргал явж байгаа. За дотор мэдээж Dodge Stars компани захирал нь орчуулагчтайгаа бид бүгдийг хүлээж байгаа. Тэгээ бүгдүүд нь ч гэсэн энэ бол маш том сюрприз болж байгаа хаа гэж найдаж байна. За бүгдээ орцгоо. За орой. Орж ирнэ үү? За бүгдээ дотгошоо ороод одоо анкет бүглүүлэх юм байна. За миний хараас. Энэ бол жишээ нь эмнэлгийн маань хүлээлгийн өрөө өвчтөнгүүд одоо жишээ нь үйлчлүүлэхийг хүссэн хүмүүс энэ хүлээлгийн өрөөнд бүгдээрээ сууж байгаад за тэгээд анкет бүглүүлнэ гэж байна. Анкет бүглүүлсэний дараа хэсгийн хугацааны дараа тэр анкетын дагуу эмнэлгийн ажилтнууд нь хүн тус бүрийг хүлээн авдаг ийм учиртай юм шиг явъя. Энэ нэг миний нэг Солонгост үзсэн нэг алдартай нэвтрүүлэг одоо ингээд ийм байсан хүн жишээ нь их гоё хүмүүс дандаа ингээд аз жаргал залуунаас бэлгэлдэг. Би сарын өмнө сар хагасын өмнө Солонгосын телевизээр энэ нэвтрүүлгийн хэсгийг үзчихсэн. Энэ асар их олон үзэгчтэй телевизээр энэ нэвтрүүлгийг чинь хүлээж өгдөг. Энэ учраас эдний эмнэлэг бол өглөөнөөс үдших хүртэл үйлчлүүлэгч олонтой ингээд баярлалаа л үйлээд байна. Яг хөрхий. Мундаг юм. Зүрхний холбоо төслийг дэмжигч хамтран ажиллагч Green City компани Маншин брэнд. Манай өөрийн туяа азтай маань өнөөдөр бол хараахан хүрэлцэн ирж амжаагүй. Өөрөөр хэлэх юм бол өчигдөр ханшин медиа эмнэлэг дээр өөрийнхөө бүх үеийн бүрэн шинжилгээний дараа үргэлжлүүлээд эмнэлэг хөөцөлдөх байга хугацаанд хөөцөлдөх болсон учраас энэ богинохон цаг завыг ашиглаад гоо сайхны эмнэлэг биш өөрийнхөө одоо цаашаа үргэлжлүүлж эмчлүүлэх ёстой тэр эмнэлэг рүү хөөцөлж явсан учраас уучлаарай. Хүндрэл шалтгааны улмаас ID эмнэлэг дээр хүрэлцэн ирж чадахгүй гэсэн байгаа. Тийм учраас манай 3 азт маань оролцохоор болсон. Янз энэ. Өнөөдөр гоо сайхны одоо эмнэлгээр ID эмнэлгээр үйлчлүүлэх гэж байна. Тэгээд эрүүл мэндийн үзлэгтээ оруулаа. Дээрээс нэгээд гинтийн сюрприз ярьж байгаад бол үнэхээр их баяртай байна. Тэгээ энэ нөгөө нэг Солонгос улстай нөгөө нэг айгу том эмнэлэг юм байна. Тэгээд энэ одоо зургийн танилцуулга нь ингээд харлаа. Тэгээд хүмүүс хурж ирж чинь их үйлчлүүлдэг юм байна. Тэгээд үн өртгөн чих өндөр юм байна. Тэгээд ерөнхийдөө айгу том сөүл яг төвдөө байдаг те том эмнэлэг юм байна. Тэгээд энэ өөртөө хүрүүлж ирээд ингээд гид сюрпризээр бид нар ерөөсөө ийм болно гэж ерөөсөө бодоагүй. Тэгээд шинжилгээгээ ачаад одоо маргааш буцна гэл яг тэгжсэн. Тэгээд гид тийм сюрприз байсан чинь айгу гоё байна. Тэгээд ямар ч гэсэн энтхийн эмчилгээ юу гоо сайхны юу их айгу сайн байдаг гэсэн. Тэгээд ямар ч гэсэн бүр илүү залуучаад явах хаа гэж бодож. Тэгээд ямар ч гэсэн хүлээж. Тий. Манай алтан цэхүү. Тэгээд ээж нь бол дахиад л бас нэг эмнэлгийн сюрприз манай Dodge Stars компани Country Voyage компани барьж байгаа юм шүү дээ. Тийм байна. Энэ их гоё юм болж байна. Ер нь эрүүл мэндийн шинжилгээнд бүтэн биений шинжилгээнд ороод өнөөдөр гоо сайхны мэс засвал нүүр өрчлөлийг хамгаалсан мэс засвал тариа хэлэх гээд энэ их гоё юм болж байна. Сайхан байна уу энд. Ер нь л их залуу надаас залуу болоод явах нэ ер нь Монгол руугаа. Зүрхний холбоо төслийг дэмжигч хамтран ажиллагч Green City компани Маншин брэнд. Зүрхний холбоо
төслийн 1-р шатны ацтангуудтай Солонгос улсад хийж байгаа аяллаа 4-р өдөр, 5 дахь өдөр. Энэ өдөр бол юу гэхээр бас манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Country Voyage эрүүл мэндийн аялал жуулчлалын Country Voyage компанийн Солонгос улсын эрүүл мэндийн үйлчилгээний Dawson Star компанитай хамтран манай зүрхний холбоо төслийн ацтангуудыг энэ Солонгос улсад орших эрүүл мэндийн гоо сайхны үйлчилгээгээр нэлийн дээгүүрт ордог. Нэлийн дээгүүрт ордог ID имлэг дээр хүрэлцэн ирээд за гоо сайхны буюу одоо энэ үйлчилгээ эрүүлжүүлэх, өвчлөө арилгах ийм үйлчилгээнд ороход бэлэн болоод байна. Бид бүхэн ацтангуудтай хамт ID имлэг дээр хүрэлцэн ирээд байна. Хэсэг хугацааны дараа манай ацтангууд хэрхэн одоо жишээ нь гоо зүс, царай зүс орж өөрчлөгдөж за тэгээд амьдралын баяр баясгалан залуу насыг нэмэхийг хамтдаа харна. Мэдээж манай ацтангууд маань ямар болж хувирахыг яаж одоо жишээ нь нүүрний арьс тэнийж тийм гоо сайхан залуу нас бэлгэлхийг одоохондоо бол хараахан төсөөлөгөө сууж байгаа. Ямар ч л гэсэн гоо сайхны эмнэлэг дээр хүрэлцээ. Зүрхний холбоо төслийн хамтран ажиллагч, ивент тэтгэгч, эрүүл мэндийн аялал жуулчлалын Country Voyage компани. Манай ацтан скутерх маань эмчилгээнд орох гэдэг одоо инженертэйгээ уулзж байна. За ингээд шат болгоноос бидээс сурвалжлага авах болно. Эхний шат үйлчилгээ яг ямар үйлчилгээ, ямар эмчлэг үйлчилгээ хийх талаар эмчин скутерхтай зөвлөж байна. Өглөө 8 цаг гэхэд инженер маань хүрэлцэн ирсэн имлэг маань хүлээж авахд бэлэн болсон байгаа. Манай дараагийн ацтан мөх цэцгэгч маань эмчилгээнд орох гээд эмчтэйгээ уулзахаар өрөөрөө орж байна. 어떻게 오셨어요? Юу гэж энэ тань дээр? Өрсөлдөөний тариа хийгээд тэгээд тэр нүдний хажуу талд 3 шууны өхөлний юутай тийм 3 зураас гарсан байна гэж байна. Духанд өршлөөс гарсан байна гэж байна. Тэгээд зөвхөн дээрээсээ жаахан насны яваа жаахан унжсан. Тэрийг тэгээд тариа хийгээд тэгээд одоо энэ нүдний энэ хажуу тал хоёр нүдний хажуу тал дээр одоо тэгээд энэ духанд тэг одоо ингээд духны өрчлөө хоёр нүдний хажуу талх тэгээд энэ нүдний доотлохыг болохоор заавал мисэс хийж янзлдаг гинэ. Тийм зөвхөн үнэлтэйг. Тийм учраас одоохондоо одоо энэ жижигхэн өршлөөнүүдийг засч янзлдаг. Уулзаагаа. Тий. Сэтгэл их тогтж энэ үйлчлэгэнд орох. Уусаа. За. Амжилтсий. За. Ара. Хэцүү. Яг энэ хөр тогтлог үг гэдэг. За юу гэж юм бэ? Ямар ч гэсэн юу яа. Гэтэл үдэж чинь тэгээд ингээд тариа хийж юу яадаг чинь тий. Энэ нөгөө үрчлээтэй энэ хэсэг тэгээд энэ юмад энэ үрчлээтэй тэр тэгсэн чи бас сайн санагдаад бас яагүй. Тэгээ ямар ч гэсэн болноо л гэлдэг чинь тий хийлгчгээ. Тэгээ бас их үнэтэй юм тариа тэгээ ямар ч гэсэн ингээ хийлгээд яхад бид бол ямар нэгэн тийм өөрчлөлт байхгүй. Тий тэгээ 7 хоногийн дараа бол бүр гоё болсон. Тэгээд хугацаа бол жил гарan болноо ингээд тий. Яасан ч охин чинь танихгүй, очсон чинь эхнэр тань танихгүй. Одоо бүр тий болчихсон шүү. За баярлалаа. Зүрхний холбоо төслийг дэмжигч, хамтран ажиллагч Green City компани. Маншин брэнд.
зүрхний холбоо төслийг дэмжигч хамтран ажиллагч Green City компани Маншин брэнд Монгол зууга Солонгос иргэдийн нийгэмлэгээс Монголын үндэсний худалдаа жилдрийн танхимын дэмжлэгтэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Солонгос Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн Экспо 2013 оны 10 дугаар сарын 4-өөс 7-ны хооронд Мишель Экспо төвд болно. Азийн шилдэг компаниудтай хамтран ажиллах бизнесийн таатай боломжийг олгож байна. Солонгос Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн Экспо 2013 таныг хүрэж байна. 네, 안녕하세요. 네. 저희 아이디 병원이 임치 과장님 일주일당 김탁호 근무나. энэ эмнэлэгт ажиллаад байгаа хэрэг байна. За энэ эмнэлэгт 3 жил гарсан болж байна. Энэ Монголоос ирсэн нацтуудыг монголчуудыг үзэж тэ энэ үзэж явах явцад танд одоо илүүтэй ямар сэтгэл төрж байна вэ? Илүү их одоо жишээ нь эмнэлэг үйлчилгээнд хамрах хэрэгтэй байна уу? Эсвэл Монгол хүний арьс өөрчлөө Солонгос хүмүүсээс хэр ялгаатай гэдгийг 합니다. 한국 사람들하고 За монголч солонгосч хүмүүсийн ер нь овог нь ер нь ижлэх ингэж үздэг болохоор ерөнхийдөө бол нүүр нь их төстэй. Тэгээд яг хав цаг агаарын байдлаасаа ч юм уу те ялангуяа Монголд бол нарны туяа маш хүчтэй байдаг учраас нарны туяанаасаа болоод нэлийн хүчлээ гүн үүссэн байна. Тэгээд манайхан солонгосчууд ч гэсэн бас 20-30 жилийн өмнө газар тариал эрхэлдэг байсан хүмүүс яг ийм байдалтай байсан. Гэхдээ ерөнхийдөө бол нүүрний бүтэц арьс ерөнхийдөө төстэй гэж хэлж болох нь. Таны саяны үзсэн одоо өвчтөн л гэж ярьж байгаа. Өвчтнүүдийн хувьд яг ямар үйлчилгээ хийж гэхээр Нийгэм зохин ингээд доошо жоохон буугаад ирчихсэн. Тэгээд тэрийг ингээд хүн юм харах гад ирэхээр нүдэ өргөн. Нүдэ өргөхөөр яг энэ духныхаа булчингуудыг ашиглаад ирэхээр духанд нь бас өвчлөө үүссэн байсан. ID гол сайхны мэслийн эмнэлэг нь болохоор 2005 онд байгуулагдсан. 2005 онд байгуулагдаад одоо бараг 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Анх байгууллагатаа бол өөр нэрээр байгуулагдажсэн. Тэгээд нүүрний яс тэр чиглэлээр хамгийн түрүүний эмнэлэг болохыг зорьсон тийм том эмнэлэг болсон байгаа. Тус-тусдаа одоо нүдний хамарных те цээжнийх ч юм уу ийм тус-тусдаа 8 салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа том гол сайхны мэслийн эмнэлэг юм аа. гэж гол сайхны эмнэлэг төдөө Солонгос улсад бол ерөөсөө эмнэлэг үйлчилгээ гэж ерөөсөө дээд зэргээр одоо жишээ нь манай 5 ганцтан 4 ганцтан хүрээд ирлэхэд тус-тусд нь 4 орчуулагч гаргаж өгөө тус-тусд нь энэ хүнийг одоо жишээ нь манай NASA ихчид одоо чинь тос төрөх улсууд нь нэг ондооч байх шиг үйлчилгээ гэдэг бол тухайн эмнэлгийг нэгэнтэй л зорж ирсэн учраас тухайн эмнэлэг өөрөө тэр хүний сэтгэлд нэр хүндийн баталгаа авахын тулд тэр хүний сэтгэлд итгэл найдварыг дээд зэргээр төрүүлэхийн тулд энэ улсуудын үйлчилгээ гэж дүүрэн одоо сая энэ коридороор дүүрэн одоо жишээ нь энэ одоо манай азтангуудыг хэн авч явж орон дээр нь хэвдүүлсэний дараа одоо жишээ нь хэн ямар ажил үйлчилгээ эрхлэх үү гихчлэн тустай. Энэ бүсгүүл түрүү харагдж байгаагүй одоо манай мөх цэцэг ихчдэр зөвхөн энэ мэдээ алдуулах тос. Яаж энэ тос хэр нөлөөлж байна? Зүгээр юм мэддэхгүй шүү дээ. Одоо ч бүр гоё харагдаад байна шүү дээ. Гэх мэтлэн жишээ нь энэ тос бол одоо жишээ нь тухайн хэсэг газрыг шинэ мэдээг үзүүлэх учиртай юм байна л гэж би ойлгож байна. Энэ эмнэлгийн ажилтнуудын өөрсдөө ажилдаа хариуцж байгаа хариуцлага тэрнийхээ төлөө өөрсдөө хүмүүст үйлчилж байгаа үйлчилгээ гэдэг тухайл би онцолж их ярихыг бодож байгаа. Тэгээ энэ тухай ч гэсэн манай зураглаач нар бас юмда буулгаж байгаа. Болох болно. За тэр одоо ингээд тухайн үйлчилгээ үзүүлэх газруудаа одоо чинь эмнэлгийнхаа үйлчилгээний тосыг түрхэж явах жишээтэй.
Та өөрийгөө танилцуулахгүй юу? Би ID эмнэлгийн захирал Паксан хүн гэж хүн байна. Манай зүрхний холбоо төслийн нэвтрүүлгийн ацтангуудыг монголчуудыг халуун сайхан сэтгэлээр хүлээж авсанд танд баярлалаа. Нэвтрүүлгээр монгол хүмүүстэйг ингээд уулзаад ингээд хамт ингээд үйл ажиллагаа явуулж байгаад маш их баяртай байна. Ингээд хамтарч одоо ингээд ажиллахыг хүсэж байна. Баярлалаа. Тэгээд юуны өмнө манай монголчуудад телевиз үзэгчдэд эмнэлгийнхаа тухай, үг түүхийн тухай товчхон танилцуулаад өгөөч гэж хүсэж. 30 гаруй төрлийн одоо газар салбараа нэгээд ажиллаж байгаа тийм эмнэлэг байгаамаа. Тэгээд дээрээс нь зөв гоо сайхны эмнэлэг байдаг бас яг мэрэгжлийн бас эмнэлгүүд бас зөндөө байдаг юм аа. Тэгээд манайх бол албан ёсны тийм мэрэгжлийн эмнэлэг юм аа. Тэгээд салбараа нэгээд маш их амжилуулж байгаа. Тэгээд дээрээс нь одоо Монгол өвчтөнгүүдийг одоо ирж хэвтэж эвтлүүлэх бас тийм боломжтой байгаамаа. Тэгээд цаашдаа бол бүр том одоо тийм эмнэлэг болохын төлөө ингээд ажиллаж байгаамаа. Энэний урд ирж явахдаа телевизээр хамгийн алдартай нэвтрүүлгийг үзсэн хүмүүст гоо сайхан тэгээ эрүүл мэнд насан туршийн баяр баясгалан бэлгэлдэг маш асар олон үзэгчтэй топ нэвтрүүлэгт танах бүр цувралт нь гурав нь орж ирсэн. Тэр эмнэлэг танай эмнэлэг байсан юм байна. Их нэр төрийг хэрэг байлаа. Тэгээ манай энэ эмнэлэгт болох энэ Лемминг Вин гэж одоо энэ нэвтрүүлгээр нэгээс нь авахад 3 дахь удаагийн хүртэл манайх одоо байнга оролцож байгаа. Тэгээд Солонгосын одоо энэ алдартай хүмүүсээ одоо нэртэй хүмүүс энд ирж одоо эмчилгээ хийлгээд мэдлэлд ороо явж байгаа нь манай эмнэлэгтээ бас нэр төрийн хэрэг юм аа. Өөрөөр нь гадны орноос үйлчлүүлэгч ер нь ирж исэн болов гадаад харилцаа ер нь хэрэг юм байна. 잡고 있습니다. 네. Монголоос бусад Азийн орнууд, Америкийн орнууд, Австрали гээд янз бүрийн орнуудаас хэд манай айгүйх одоо хүмүүс ирж үйлчлүүлж байгаа. Тийм одоо гадаадуудад одоо нэр төрөө олж байгаа тийм эмнэлэг юм аа. Тийм манай монголчууд энэ үндэсний хөгжим морин хуур. 전통 악기 마도금이랑 энэ энэ Монгол улсын газрын зураг. 네. Зүрхний холбоо төслийг дэмжигч хамтран ажиллагч Green City компани Маншин брэнд. Хадуу савн маун суухгүй тэгээд болж өгвөл маргаа нэг өдөртөө одоо юу яахгүй нүур амаа бодохгүй тэгээд байхыг тэгж байх юм байна. Нүрээ угааж байна. 세수는 가능하죠. 2-3 цагийн дараа олон нүрээ угааж болно. Тийм болохоор нэг эмгтээчүүд нь болохоор нүур амаа бодохгүй нэг өдөр бодохгүй өнгөрөөч гэнэ шүү дээ. Тэгээд болж өгвөл энэ халуун сав маунд сууж болохгүй нэ. За, сэтгэл санаа хэрэг ямар нэг өөрчлөлтөнд өрчилж байгаа. Ямар ч байсан ингээд нэг юу яатсан шиг л шүү дээ. Одоо ингээд юу яатсан? Бамбагаад яатсан л бийд тий. Ингээд бамбагаад ингээд яатсан шиг санагдчих. Санаагаад ямар ч өвчлөг болсон шиг. Энэ одоо инээхтэй ингэж инээх юм байна. Тэ ямар ч байсан айгуу сайхан үйлчлэгээтэй байна тий. Тэ ямар ч байсан юу маань би эсэргүүцлээсээ шалтгаалаад жил тэгээ тэрний дараа ч гэсэн янз бүрийн тийм өөрчлөлт гарахгүй. Ямар нэгэн өвдөлт тэр мэдэрч байна. Мэддэхгүй. Эмчилгээ хийлгэж байгаа. Зүгээр тэр тос нь бас юутай юм бэ? Мэдээ алдуулчихдаг юм. Тэ тэгтээ ямар ч байсан юу нэг фактор өвдөлт мэдэрэгдээгүй. Залуу болсон гараа гэдэг. Танд ямар нэг юм хүндрэлтэй юм мэдэрч байна. Мэдрэмжих гайгүй юм шиг байна шүү дээ. Нэг жоохон нэг тараг хийж яхад нэг жоохон чим гээл өвдчихлээ. Тэгээ удаахандаа юм мэддэхгүй л байж. Гой байна. Тий. Үнэгүй юм эмчилгээ урьж биднэрт ийм гой сайхан тусламж үзүүлж байгаад нь баярлалаа энэ эмнэлгийн. Доосон цэрэл хамт олондоо баярлалаа. Гой сайхан Монгол гэрэл шүү дээ. Ямар эмчилгээ? Яа надад Надад эмчилгээ байна. Надад чиний даа тапануудтай гой залуу нэр. За, мөнгөч. Это би топч арасаа читгэхгүй. Абла, зүгээр. За мөнгөч. Яаж тэр тос нь болохоор мэдээ алдуулчт юм байна. Тэгээ яг тэр нэг өвчлөлтэй хэсгүүдтэй түрхэж өгсөн. Түрүү харсан байгаа.
Тэгээд тэнд нороод дөрөн дээр хөвтүүлээд тэгээд цэвэрлж дараа нь спирт төрчихчихлээ. Спиртэл нийлхэл өрчихчихлээ. Тэгээд ямар ч байсан манай азтангуудыг энэ олон хоног энэ сайхан баяр баясгалан залуу нас гоо үзэглэн бэлгэлж байгаа Капитал банк, Country Voyage компани, за Dozen Stars компани буюу монголоор насаа ихч орчуулснаар юу лээ? Доозон цэрэн компанийнханда ID имлэг, хэншимэди TI имлэг тэгээд дахин Доозон цэрэн компанийнханда баярлалаа. За бүгдээрээ захиалгадч баярлалаа. За тэгээ харин бүгдээрээ энэ ID имлэгийн дотоод үйл ажиллагаа зохион байгуулалт энэ бүхэнтэй бас үзэгчтэйгээ танилцуулъя гэж бодож байна. Мэдээж гоо сайхан залуу насыг өөртөө бэлгэлэхийг хүсэж байгаа хэн бүхэнд энэ Доозон цэрэн компани хийгээд ID имлэгийн үе талан үргэлж нээлттэй байгаа тийм учраас ID имлэгтэйгээ бүгд хамтдаа танилцъя. Монгол цууга Солонгос иргэдийн нийгэмлэгээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа Солонгос Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн Экспо 2013 оны 10 дугаар сарын 4-өөс 7-ны хооронд Мишель Экспо төвд болно. Азийн шилдэг компаниудтай хамтран ажиллах бизнесийн таатай боломжийг олгож байна. Солонгос Монголын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн Экспо 2013 таныг үрж байна. Хөвтрийн тасаг. Висцасд орж ирээд гарна штэ үнэн тэгээ шууд гэрлээ орж чадахгүй шүү хэд хоног хөвчдөг ч юм том одоо нэг вирус тогны бис хэлэхлээр чинь шууд эмнээс гарахгүй штэ. Тийм болоо энд дээр нэг хэд хоног хөвччихээд гардаг юм байна л да. Хөвчлөгээ нөхөн сэргийх мэргийх. Тий. Энэ бол миний ойлгосноор мэс цэцлийн дараах хөрөг гэхээр мэс цэцлийн дараах амралт нөхөн сэргийх айлгүүрээ юм байна. Монгол орлуулах болсон. Тэгээ одоо энд бол одоо жишээ нь аглаганд орсон хүн байж байна. ID имлэгийн тос үйлчилгээ альва имлэг шууд үүднээсээ эхлээд тос үйлчилгээ байж байдаг. За ингээд энэ имлэгийн давуу тал нь болохоор Солонгосын нөгөө алдартай Лими телевизийн цуврал нэвтрүүлэгт оролцсон оролцож байгаа эмнэлэг гэдэг бол энэ эмнэлгийн өөрийнх нь нэр төрийн баталгаа хүмүүст гоо сайхан одоо нүүр царай гэдэг бол хүмүүсийн хамгийн их амьдрал насан туршид нь хүнтэй харилцааны хамгийн ихний хэрэгслүүр байдаг учраас тийм их ихтгэл найдварыг хүмүүс төрүүлж байна. Тэр энэ нэвтрүүлгийг би жишээ нь зах цохоос нь 6 сард ирээ харж ирсэн. Тэгэхээр тэр нь миний үзсэн нэвтрүүлэг ямар нэвтрүүлэг байсан бэ гэхээр ингээд эмэгтэй хүн боловч 25 насаа хүртлээр ээж аав хүнтэй суудгүй ээж аваасаа нуудаг бүх биеийн үстэй. Тэгээ их эрэгтэй царайтай ийм явдалтай эмэгтэйг ямар гоё тийм эмэгтэйлэг болгож ирсэн. Тэр нэвтрүүлгийг болж игэл үзэгчдэд үзүүлэх хүсэж байна л да. Тэгэхээр тийм телевизийн алдартай нэвтрүүлэгт оролцож ирэх гоо сайхны зөвхөн нүд давхраа биш хамар дуух эрүү түүшин одоо юу гэдгийг хүнд хэрэгцээтэй тэр гоо сайхныг ямар болгодгийг би одоо эдний эмнэлгээс бэлэн материал аваад үзэгчтэй болсон сонирхолтой гэж байна. Манай үзэгчид ч гэсэн эрүүл мэнд гоо сайхандаа гарсан цаг үед бол энэ ID хоспитал энэ эмнэлэг бол нэлээд санагдж байна. 허예은 씨는 20년을 울었습니다. 원망의 눈물이었습니다. 그녀는 다시 울었습니다. 행복의 눈물이었습니다. ID 얼굴 행복연구소는 아름다운 변화도 중요하지만 그녀의 마음을 이해하는 것이 먼저라고 생각했습니다. 당신의 얼굴 행복을 연구합니다. ID 성형외과 병원